Монголд яг Японд үйлдвэрлэгдсэн Toyota-г оруулж ирдэг ганцхан газар байдаг буюу ганцхан дистрибьютор байдаг Toyota Sales Mongolia гэдэг. Тэр ганцхан дистрибьютор маань яг албан ёсны 3 дилерлөг машинаа нийлүүлдэг. Тэгэхээр өнөөдөр хамгийн сүүлийн үед орж ирээд байгаа Toyota-гийн RAV4-ийн XL Hybrid Edition яг өмнөх нөгөө бензинээс их ямархуу ялгаатай болсон онцлогууд дээр хэдүүлээ ярилцаа явуучих гэж бодлоо. Өмнө би нөгөө RAV4-ийн бензин дээр бол бичлэг хийгээд тэрэн дээр бүх одоо давуу болон сул талыг нь бол тултал нь хилцсэн. Гэхдээ энэ удаа яг XL Hybrid ямар онцлогтой мөн хятадаас орж ирж байгаа Toyota-уудын тухай хэдүүлээ санал бодлоо солилцоод тэгээ явчих. Амфогийн шинэхэн дугаарт тавтай нэрлээ. Яг энэ 5 дугаар үеийн шинжлэгдсэн RAV4 маань одоо нөгөө өмнөх бичлэгэн дээр хэлжсэн шиг маш том шинжилгүүдийг бол хийжсэн. Тэгэхээр тэрийг товчхон дуртай явуулсан зүг байх гэж бодож байна. Өмнө нь яг яадаг байсан бэ гэхээр RAV4 маань нөгөө MC платформ гэдэг жижиг тэрэгнүүдийг үйлдвэрлэдэг нөгөө компакт машин буюу Prius, Corolla, Allion гэх мэт машиныг үйлдвэрлэдэг тийм MC гэдэг платформыг Toyota гаргадаг байсан. Тэрэн дээрээ яг энэ RAV4 босгочдөг. Тэгээ RAV4-ийнхаа сүрээд угсарчдаг. Тэнгүүд яг нөгөө өнөөх RAV4 маань адилхан Kluger одоо Harrier ч юм уу RX-с арай жоохон тийм доогуур төвшөнд байдаг байсан. Яг бол тэдний суурь нь одоо шал өөр төрлийн буюу Camry-ийн суурин дээр үйлдвэрлэдэг байсан гэсэн. Нэг өсөндөө одоо RAV4 маань бүр хамгийн жижиг компакт машины суурин дээр босдог байсан учраас нөгөө хэдтэй харьцуулагдахад жоохон явдлын хувьд хатуу, зайны хувьд жижиг ч гэдэг юм уу нэг тийм сул талуудтай бол байх нь байсан. Тэнгүүд 5 дугаар үеийн RAV4 яасан бэ гэхээр шууд одоо нөө сүүлийн үед гарч ирсэн 70 Camry яваа шүү дээ. 70 Camry-ийн суурин дээр энэхүү RAV4-ийн суурийг тавьснаар явдлын хувьд бас шал өөр болсон, зай томорсон, дугуй хоорондын зай арай уртсч өгснөөр явдлын хувьд илүү зөөлөн мөөлөн гэх мэт одоо маш том тийм давуу талуудтай бас. Хойдлын амарчны шийдэл хүртэл өөрчлөгдсөн. Олон татвархт өмнө нь ерөөсө ганцхан ийм амортизатор байждаг байсан бол одоо ийм олон татваргнуудтай хойдлоо илүү ийм түшигтэй дугтай их мэтчлэн яг нөгөө платформ солигдсны ачаар RAV4 маань ерөөдөө бүхэлдээ өөр болсон буюу одоо нөгөө бусад RX, Harrier, одоо Highlander ч гэдэг юм уу тиймэрхүү машинтай нуудтайгаа нэлээд төвшөнд очиж чадсан. Тэгэхээр одоо энэ удаагийн RAV4 болохоор нэлээд тийм одоо урд урдынхаас илүү онцлогтой, илүү зөөлөн, илүү түшигтэй, илүү намблаг болж чадсан. Яг энэ хүү RAV4-ийн онцлог болохоор одоо hybrid учраас эдэлтийн хувьд бол мэдээж хамгийн бага нь. Тэгээ мэдээж hybrid болсон учраас CVT хорооп, eCVT гэдэг хорооп бол зайлшгүй тавигдана. Тэгэхээр нөгөө hybrid-ийн нөгөө нэг шонгонсон дуу бол байгаа. Гэтэ одоо мэдээж энэ чинь гэр бүлийн зориулттай гоё нэг тийм аяллаа хөнгөө ингээд найрч цааш явхад гэр бүлээ аваад ийш тийш ингээд аял зугаалж яхад ерөөс яг тааш тохирдог унаа учраас тэр хайбрид хөдөлгүүр болон CVT хоропон дээр бол нэг тийм зөхгүй байх гэсэн ойлголт бол байдаг. Ер нь бол илүү сайн зохиж өгдөг. Тэгээ баг иддэг болцсон. Тэгэхээр хэдүүлээ яг опшн моторын тухай илүү дэлгэрэнгүй ярилцсан. Ороос сууч. Яг энэ RAV4 Hybrid XL-ийн опшнгийн хувьд гэх юм бол яг нэг хүйтэн бүсийн зориулттай гарч байгаа учраас өрүүл нь халж байгаа, суудал нь халж байгаа, урд салхины шил нь тойрч харлж байгаа. За тэгээ толон дээр blind spot мэдрэгчтэй нөө хажуу талд харагдахгүй байгаа машины мэдэрнэ гэсэн үг. За хөгжим нь бол Apple CarPlay, Android Autoтой болсон байлээ. За хоёр төрлийн dual conditionтэй буюу хоёр талд сууж байгаа хүмүүс маань хоёр өөр градусаар үлээж болно. За утасгүй цэнгэлэх хэсэг маань энэ байна. Wireless chargerтэй 12 вольтын оролттой. USB оролт. Бас USB оролттой. Drive mode selector-ийн голдоо. За автомат кардантай. Хоёр усны савыг ингээ хоёр талд хийж болохоор мөн голынх нь сав бас энэ дундад хэмжээтэй бас хөөрхөн илүүтэй багтчихаар ийм савтай. Хойдлын багаж нь бол автомат. Тэгээ энэ савны хэмжээ бол нэг иймэрхүү тийм том биш. Энэ завсраа хүртэл юмаа хийчих болно. Тэгээ суудлаа арьсан, өрүүл арьсан гэх мэт дараах опшн гуттай. RAV4 тэгээд ер нь маш олон жилийн турш ер нь борлуулалтад их топ дээгүүр бол явдаг байсан. Яа гэх юм бол RAV4 маш сайн чанартай юм шиг баггүй. Яг хэдий нөгөө өмнөх платформын хувьд жоохон тааруу байсан ч гэсэн яг нөгөө нэг чанарын тал те хүмүүсийн гарын хайдаах тал дээр ерөөсөө одоо ер нь бол бүр нэг дээрээ нөгөө хөгшин RAV4-үүд ямар чулуу байсныг ундаг хүмүүс нь бол мэдж байгаа. Одоо нэг гэрт нэг заавал байж идэг нэг машин байдаг штэ. Нэг навпраас болцсон ч гэсэн нэг яваал гэдэг тэгсэн мөртлөө хэвдэрдэг. RAV4 чинь бол яг тийм түүхийн дагуу бол тийм амар түүхтэй маш сайн чанартай хийцтэй бүтээгдсэн. Тэгээд яг дөрөв дугуй хөтлөгчтэй болоод ирчихээр ерөөсөө тэгээд жоохон өндөрхөн болоод ирчихээр бүх нэг ойр зүрийн шаардлагуудыг хангасаар ирсэн тийм үнэ. Тийм ч учраас нөгөө маш их борлуулалт сайтай байсан. Тэгээд ялангуяа энэ он залуунууд нь бол бүр нөгөө платформ солигдоод зай томсоод явдал зөвлөрөөд ирэнгүүт бүр илүү одоо зарагталтанд илүү хэмжээгээр нөлөөлж болно гэсэн. Тэгээ энэ нөгөө яг бензинийг бодох юм бол энэ хайбрид хамаагүй хүчтэй л дээ. Хайбрид цахилгаан мотор, батарей нэмэгдээд яг хурд авалтын тал дээр, машин гүйцэтгүүлэх тал дээр бол яг өмнөх одоо бензин хувилбараас бол хамаагүй илүү болсон нь бол мэдэгдэж байна. Ухс идэл бол хангалттай. Тэгэхээр яг гэр бүлийн хэрэгцээнд бол маш
ер нь бол төхөөрөмжтэй унаа байж чаддаг яалтчгүй. Тэгээ яг нөгөө битүүмжний тал мал дээр бол би нөгөө өмнө ч гэсэн хэлж исэн. Битүүм сулаалгын тал гэхдээ тухайн үеийн оруулж исэн RAV4 маань болохоор жоохон бейс талын эдишн байсан л да. Харин яг энэ RAV4 нөгөө XLE буюу сүүлд орж ирсэн хамгийн опшн өндөр гэж явж байгаа учраас яг тэр битүүмж болон нөгөө нэг уртлын нөгөө одоо энэ ч нөгөө хөдөлгүүр нөр болчих штэ. Бензин RAV4 дээр ч нөгөө бензин моторын чимээ аягүй их орж ирдэг ус бол энэ дээр нөгөө хайбрид голцоо зөнхөлж байгаа учраас бас нөгөө чихэнд ядаргаатай илүү дутуу чимээ нь харьцангуй бага мэдрэмж өгч байгаа. Тэгэхээр яг нөгөө гэр бүлийн хэрэгцээ тал руугаа ч гэдэг юм уу те хүнд нэг эвтэй хүнд нэг тийм гоё нөгөө жолооч дээлтэй гэр бүлийнхэн гишүүд дээлтэй тийм болж чадсан байна. Тэгээ опшн нэмэгдэх тусам нөгөө машин угаасаа тодорхой хэмжээнд аягүй хүнд болж идэг. Хамгийн бейс опшн хамгийн хөнгөн байгаад ямар нэг опшн одоо цахилгааны төрлийн одоо ямар юм ч гэдэг юм уу те нэмэгдэх тусам лүк мүк гэл машины нөгөө жин хүнд болох тусам явдал нь аягүй гоё тийм зөөлөн намтай одоо тийм түшигтэй болж байгаа. RAV4 бол угаасаа нөгөө RAV4 ч биш. Ер нь Toyota-гийн нөгөө дунд гарын жипүүд маань би дахиад нэг хэлчихье. Яг энэ нөгөө нэг хүмүүс заримдаа ядаргаатай сангаж магадгүй. Гэтэ энэ заавал мэдчих хэрэгтэй зүйл. Camry-ийн суурин дээр бүх нөгөө crossover төрлийн те дунд гарын жипүүдэд үйлдвэрлэдэг учраас яг нөгөө седанууд шигээ одоо хойноо хөтлөгчтэй одоо Lexus-ийн седанууд, Toyota-гийн седануудын явдал бол үнэхээр зөвлөн гоё байдэн шүү дээ. Яг тийм байж бол чаддгүй. Тэгэнгүүт гэхдээ яг нөгөө Camry-гийн суурь юм гэсэндээ бас арай өөр. Ягаад гэвэл нөгөө дээд гар гэдэг ойлголт бол байдгүй. Дээдлийн яг уртлын амортизатор чи яг юм хоёрхан амортизатор байгаа. Дээдлэлд орж ирсэн гар байхгүй учраас явдлын хувьд бол нөгөө седан яг үндсэн том седануудыг бол гүйцэтгэв нэг сул тал байдаг. Тэгээд жоохон тэнцвэрийн хувьд бол жоохон яг тэр седантайгаа харьцуулахад яг Camry-гийн платформ дээр суурьснаас үүдэлтэй жоохон яг нэг огцом бүр яг угаасаа нэг уралдаал нэг тэнэг юм шиг дийлдэхгээд байхгүй л гэр бүлээ авч явах зориултыг гэр бүлээ авч байгаа үед яг нөгөө перформанс талаас нь жоохон ярих гэж үзэх юм бол тиймэрхүү зөрүүнүүд бол гарч идэг. Яг нөгөө Camry бол өөрөө нөгөө намхан учраас өөрийнхөө суурин дээр аягүй гой зогцдог. Харин эднэр болохоор нөгөө Camry-гийн суурин дээр бүтээгдсэн учраас жоохон нэг тийм хурц жолоодлогын үед бол жоохон тийм тогтургүй юм шиг мэдрэмж төрүүлдэг. Тийм ч учраас нэг жоохон тогтур муутай энэ гэсэн яриа ер нь дунд гарын жипнүүд донд байгаад идэг. Ихтэй энийгээ мэдрээд яг зөв яваад урдаа тохируулаад угаасаа чинь RAV4 тэ Highlander ч гэдэг юм уу тухайн яг одоо энэ Toyota-гийн crossover-уудыг бид нар ямар зорилготой авдаг вүлээ? Зайнаас нь болж авдаг, өндрөнөөс нь болж авдаг, дөрөв дугаар хөтлөгчдөөс нь болж авдаг. Яг бол бид нар гэр бүлээ ачаад тэ юм хүмүүс ачаад хүүхдийнхээ тэр мэрийг ачаад аяллалын зорилттойгоор лагер явчих, хөдөө явчих гэдэг юм уу? Тийм зорилттой авч байгаа учраас нэх бас тийм сүртэй айхтар перформансын юм бос хүсээд авах шаардлага байдгүй гэсэн үг. Тэгэхээр яг энэ тал дээр RAV4 маш тийм алтан дундаж байж чаддаг. Явдал суудал, тав дух, хурд хүч, битүүмж гэдэг юм те. Тэгэхээр уг машин маань өөрөө бол маш сайн машин. Машин дээр бол эргэлзээд байгаа юм байхгүй. Тэгэл үеийн үед нөгөө бидний зүрстгэл байсаар ирсэн те. Мууч яригдсан, сайн ч яригдсан. Гэхдээ илүү их магтуулжл байсан л да RAV4. Тийм амар дурсгалтай одоо тийм одоо манай гэр бүлийн ойр дотны хүмүүстэй нэгнийх нь өвөө нь ундаг байсан, аав нь ундаг байсан гэл түүх зөндөө байдэн ш нь RAV4 ч. Тэгээ яг миний энэ унтсан явж байгаа RAV4 болохоор яг одоо нөгөө манай Toyota Sales Mongolia гэдэг компаниар орж ирээд 3 албан ёсны дилер ба ш 5 бүгд мөнхөд топ моторс 3-аар борлуулагдж байгаа RAV4. Тэгээ би энийг яагаад хэлээд байна вэ гэхээр сүүлийн үед нөгөө одоо Монголд яг хятадд үйлдвэрлэгдсэн гэдэг Toyota-нууд маш их орж ирж байгаа. Угаасаа Toyota-гийн үйлдвэр бол хятадд байгаа л да. Тэгээ зөвтөлтэй өрүүлтэй, адилхан зөвтөлтэй өрүүлтэй. Гэхдээ угсрагдсан газар нь болохоор хятадд үйлдвэрлэгдсэн. Яг харьцангуй үнийн хувьд арай бага. Тэнгүүд хүмүүс жоохон эргэлзээд яг алийг нь сонгох уу гэсэн асуудал бас яригддаг болоод байгаа юм билээ сүүлийн үед. Тэгээд нөгөө оруулж ирж мэрж байгаа яг хятадаас RAV4 муу одоо бас бус ямар Toyota гэдэг те зөвтөлтэй өрүүлтэй машиныг оруулж ирж байгаа газрууд маань манай юу нөгөө энэ 5 богд мөнхада топ моторсоор орж ирж байгаа машинууд бол ялгаагүй адилхан одоо урдаас орж ирдэг гэсэн яриа цуурхлыг хүртэл гаргасан нэг тийм яг онцгүй үйл явдал болоод байгаа юм байл л дээ. Уул нь бол яг Монголд үгүйсээ бүх юм хятад болж байгаа нь бол үнэ. Бүх юм хятадчаад хятадын одоо бүх төрлийн ямыг бид нар эдэлж хэрэглээ явж байна тий. Гол Америкаас орж ирсэн, тэндээс орж ирсэн хичээл одоо хятадаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд бол зөндөө байгаа. Toyota Sales Mongolia-гаар дамжиж байгаа 5 богд мөнхада
Top Motors гэдэг 3 газар яг Японд үйлдвэрлэгдсэн, Японы Такаока гэдэг үйлдвэрт үйлдвэрлэгдсэн RAV4-ыг наашин монголчууд руугаа зөөж оруулж ирж 18 оноос хойш тасралтгүй одоо нийлүүлж байгаа гэсэн үг. Toyota Sales Mongolia компани маань. Toyota Sales Mongolia ч өөрөө нөгөө Toyota-гийн яг нөгөө цаатлын корпорацтайгаа хамааралтай. Тэгээд Toyota корпорацийн хувьд болохоор Монгол болохоор Зүүн Азийн бүстэй орчдөг. Тэгэхээр аль биесээр Монгол улс яг тэндээ харьяалагддаг. Тэгээ бүх яг үйлдвэрлэгдэж байгаа Toyota-нуудаа Японы Takako гэдэг яг RAV4-ийн хувьд ч нөгөө модельудаа өөр улстай, өөр хоттой үйлдвэрлэдэг, өөр хот байрладаг, өөр үйлдвэрлэдэг. RAV4-ийн хувьд болохоор Takako гэдэг үйлдвэрт нь ухсрагдаад бүтээгдэхэд яг нөгөө Япон хүний дамжлагаар эцсийн бүлэгтээ чинь яг тэр чинь цаана хүнэл хянаад хүнэл явж байгаа шүү дээ. Япон гараараа ухсрагдсныг нь аль бие усны 3 дилер маань оруулж ирээд ингээд үйл ажиллагаагаа явуулаад байж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бас хүмүүс жоохон төөрөгдөөд нөгөө зарим нэг тэр хятадд үйлдвэрлэгдсэн Toyota-г оруулж ирж байгаа хүмүүс жоохон тийм одоо төөрөгдөл үүсгэх гэдэг юм уу нэг тиймэрхүү зүйл бол үүсгээд байгаа юм байлээ. Бид нар ч одоо олон жил яг энэ дилерүүдээсээ машин аваад, дилерүүдээсээ Land 200 аваад, 300 аваад унаал явж байгаа. Тэгтэл яг Японд үйлдвэрлэгдсэн ямар өөр байдаг вүлээ. Тэр байтугай Америкт хүртэл одоо нөгөө бусад улсад үйлдвэрлэгдсэн Toyota. Жишээ нь Америкт үйлдвэрлэгдсэн Америк Toyota-г үйлдвэрлэдэг, Lexus-ыг ухсардаг яг Америкт үйлдвэрлэгдсэн Toyota болон одоо манад орж ирдэг Японд үйлдвэрлэгдсэн эсвэл буруу өрөөлтэй Toyota хоёрын яг ингээд хүрээд мэдрээд детейлийг үзэхэд шал өөр байдэн шүү дээ. Америкт үйлдвэрлэгдсэн Toyota-г Америкчууд өөрсдөө хүртэл муу хэлдэг үеч байгаа. Энд чинь манад ухсарсан аргагүй энэ чинь манай Америкийн бүтээл учраас иймэрдүү хятаднаг юм байгаамаа гэж гадны комментүүд ч их байдаг. Яг Японд үйлдвэрлэгдсэн гэдэг domestic market-д нь ухсарсан юмыг бол Америкчууд өөрсдөө хүртэл маш сайн ялгадаг байхгүй. Эндээ ухсарсан, манад ухсарсан, манай Японд ухсарсан байна уу тэнгэр газар шиг ялгаатай. Тэгэхээр Америкт ухсарсан яг хэдийн нөгөө яг глобал стандарт гэдэг юм явж байгаа ч эцсийн бэлэгтээ ямар хүний гараар гарч байгаа вэ гэдэг дээр л яг одоо гол философи нь оршоод байгаа юм л да. Тэрээс ямар ч стандартгүй юм яг хэдийн хятад үйлдвэрлэсэн байлаа гэд хэдийн Америкт үйлдвэрлэсэн байлаа гэд аимшиг юм уу гэсэн ойлголт бол биш. Гэхдээ эцсийн бүлэгтээ аль ч улсын хүмүүс бол хэлдэг. Яг Японд үйлдвэрлэгдсэн Япон Toyota бол тухайн өөр улсад үйлдвэрлэгдсэн Toyota-гаас шал өөр байдаг юм а гэдэг хүмүүс олон хүн ч надад хэлж ирсэн. Би олон цагаас уншиж судалж мэдчихсэн. Тэгэхээр энэ тал дээр бол хүмүүс ерөөсөө битгий эргэлзээсээ элдөө одоо нэг тийм яриа мараа тиймэрдүү юм битгий итгэсээ олон нөгөөдөл нь ч гэсэн бизнесийн хувьд шудраг өрсөлдөөсөө л гэж хүсэж байна. Тэгээ дилерээс авахын давуу тал бол маш ондоо байдаг мэдээж баталгаа хугацаа километрийн гүйлтээ эргээд нөгөө нэг customer care maintenance гэдэг үйлчилгээнд бол мэдээж шал өөр төвшөнд явдаг учраас дилерээс авсан машинууд бол цаанаа л гоё өгдөг байхгүй. Яг өөр улсад үйлдвэрлэсэн хятад үйлдвэрлэсэн тэр Toyota-г авч унах нь өмнө л үз. Хамгийн гол нь яг эцсийн бүлэгтээ чиндээ Японд үйлдвэрлэсэн гэдэг нь маш чухал байхгүй. Япон машин унах гэж байгаа хүний хувьд. Тухайн улсын машиныг тухайн улсаас нь өөр газар ер нь олигтой хийжсэн түүх байхгүй шүү дээ. Range Rover-тэй сүүл яасан блэ? Энэтхэх зарагдаал тэгээд юу болсон блэ? Бенз үйлдвэрээ хятадд бариад хятадаас орж ирсэн бензүүд манад орж ирэл бензэд нэг суугаад солонд нь хүрэхэд ямар болсон блэ? Тоочол level зөндөө л юу байгаа шүү дээ, баримт байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн улсынхаа машиныг тухайн улсад үйлдвэрлэгдсэн үйлдвэрээс нь авч унах шиг сайхан юм байхгүй. Тэгэхээр энийг яг аль бие усаар хийж байгаа ганцхан газар байгаа. Тэр нь Toyota Sales Mongolia. Тэгээд 3 яг аль бие усны дилер рүүгээ нийлүүлсээр ирсэн гэсэн. 18 оноос хойш. Тэгэхээр нэг иймэрдүү тэр төрөглөлийн тухай бол иймэрдүү. Буцаад RAV4 рүү орё. Жохон хадуурчлаа. RAV4 бол тэгээд ерөөхдөө ойлгомжтой. Гол нь нөгөө энэ хайбрид болсон учраас эдэлт бол маш багтаа. Дээр нь хайбридийн хүч нь нэмэгдээд хамаагүй илүү хүчтэй болсон байна. Их мэдчихлээ. Тэгэхээр RAV4 жав хүн бол ингээл нэг орилуулж харлуулаад унахгүй шүү дээ. Яг бид нар ч одоо үр хүүхэдтэй болоод гэр бүл өнөр өтгөн болохын хэрээр хүссэн үсээгөө нөгөө бруталны характертай, бүдүүн яндантай ч гэдэг юм. Намхан, жижигхэн машинаасаа салах хэрэгтэй болдог. Тэгээ энэ үед л яг иймэрдүү машинууд л орох хэрэгтэй. Бас яалтчгүй хүний амьдрал байх хэрэгтэй машинуудын нэг. Тэр дундаар бол RAV4 олон жил хэрэглэгчдийн итгэлийг алдаагүй явж ирж байгаа гайхалтай модельүүдийн нэг байдаг.
Тэгээ нөгөө яг Японд үйлдвэрлэгдсэн RAV4-ыг ялгахын тулд нэг амархан арга нь энэ. За энэ бол шинэ болохоор яг нөгөө цонхон дээр арлын дугаараа тавиад өгч. Арлын дугаарны хамгийн ихэнд нь энэ J гэсэн үсэг байгаа. Japan гэдэгт ордог J гэсэн үсэг энэ дээр бас байгаа. Тэгээ бусад нөгөө бүх машины арлын дугаар ч нөгөө энэ хаалганы онгойлгоот энэ дээр байдаг шүү дээ. Энд бас байна. JTMRW гэж явсан байгаа. J гэж ихсэн тохиолдолд яг Японд огцрогдсон Японы үйлдвэрээс гарсан машин юм байна гэж ойлгож болно гэсэн үг. За тэгээ өнөөдрийн бичлэгийн хувьд бол сэтгэл нэг иймэрдүү байлаа. Гол зорилго гэх юм бол Toyota Seis Mongolia-гаар орж ирж 3 дилерээр зарагдж байгаа XL Hybrid RAV4-ийн онцлог шинж чанарыг дурдах мөн нөгөө хүмүүсийн дунд явагдаад байгаа тий. Тэр төөрөгдөлтөн дээр багч гисэн бас хариулт өгөхийг бол зорилоо. Тэгээ яг эцсийн бүлэгтээ сонголт бол яг таны өөрийн л мэдэх асуудал. Би бол яг та бүдийн мэдж байгаасаа гэсэн юмнуудыг л аль болох үнийн юмыг л би хэлэх гэж бол зорддог манайх. Тэгэхээр нэг тиймэрдүү RAV4 дээр бол ерөөхдөө эргэлзээд байх бол юм байхгүй. Тэгээд сүүлийн үед нөгөө нэлээд хүйтэн байсан учраас жоохон бичлэгүүд дээр жоохон удаашрсан. Гэтэ одоо удахгүй юу дулаа орох гэж байгаа учраас бас олон бичлэгээр иргэн уулзахын ерөглийг тавьж байна. Өнөөдрийн дугаараар хамт байсан та бүхэндээ баярлалаа. Мөн доор комент хэсэгт өөрсдийн сэтгэл болон ямар машин үзхийг хүсэж байгаа юм байвал бүгдийг бичээрэй. Тэгээ зав гарвал би бүгдийг уншдаг. Тэгээ чадвал хариулт өгдөг. Ихэнхт нь бас хариулт өгж амжидгүй гэх мэтчлэн жоохон юм байдаг шүү. Өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай.